Бүгд найрамдах Хятад улсын Бээжин нэрийн хотоос Монгол руу явах виз хүссэн гадаадын иргэд өнгөрсөн 7 хоногоос хойш Монгол руу зорчих визээ авч чадалгүй саатаад байна. Монголын виз авахар хүсэлт гаргасан иргэд программыг засч дуустал дахиад 3-4 хоног хүлээх нь тодорхой боллоо гэж албаныхан мэдээллээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар цагаан суургын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж чуулганы хуралдаанаар оруулахаар болж шийдвэрлэлээ. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын томилгоог өнөөдөр төрийн өмчийн хорооны хурлаар авч хэлэлцэж шинэ удирдлагыг олон нийтэд зарлахаар болсон байна. Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд тохиолддог олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн засаг даргын намын газраас Чингисийн талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулахар болжээ. Харин дүүргүүд тус бүр өөрсдийн сонгосон талбайд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Оюутгал компани өчигдрөөс туслан гүйцэтгэгч компанийнхаа ажилтнуудыг цомгохдох бодлого барьж эхэлжээ. Нийт 300 орчим ажилтан цомготголд оруулахар болж өчигдрөөс ажлаас нь чөлөөж байгаа тухай мэдээллээ. Албан бус мэдээллээр нийт ажилтны 3%-ийг цомготголд оруулах шийдвэрийг 2 хоногийн өмнөөс эхлэн гаргаж компаниудад мэдэгдэж байжээ. Авилгатай тэмцэх газрын дэрэгдэх олон нийтийн зөвлөлийн шинээр томилогдсон гишүүд цагдан орогдож байгаа сэжигтнүүдтэй уулзах хүсэлт гаргасан байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2840 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа талаар уул уурхай яамнаас мэдээллээ. Үүний 1330 ашиглалтынх 1510 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа ажээ. Энэ нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 7.9%-ийг эзэж буй юм байна. Өчигдөр төрийн ордонд альчилсан засаглалын институтийн хөгжил сэдвт судалгаанаас гаргасан зөвлөмжийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Уг судалгаа нь Монгол улсын үндсэн хууль дэвшүүлэн зорилготой үрсээсэх хэрхэн хөгжиж ирснийг эргэн харж түүний хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж зарим санал зөвлөмжийг дэвшүүлэхэд чиглэсэн байна. Улсын хурал дэх Монгол Ардын намын бүлэг өчигдөр 16 цагт ээлж төс хуралдаанаа зарлажээ. Уг хуралдаанаар засгийн газрын сайдуудаас хэнийг огцруулах асуудлыг өргөн барихаа эцэслэн шийдвэрлэхэд болсон байна.